яг үнэс олон сэтгүүлч хийж баярлалаа. Аггүй бид тэгээд зарим ертөнцид нэгдсэн залуучуудын 60,000 гишүүдтэй бүлий төлөөж хичээ сууж цаагүй юм байна. Ороо усгаач тэгээд зайлшгүй нэг юм ард түмний санаа асуулт хийхээр шийдвэрлээ. Энэ төслийн хадлаа манай хамаа өдөртөө гэдэг чинь завхан таньцуулна. За 3 сарын 7-нд бүх нийтийн одоо төрөөс төр буруутай юм уу, төмөн олон буруутай юм уу гэдэг одоо санал асуудаг. Төрөөс асуух, төмөн олонний асуултыг цуглуулах аян 12 цагаас Эзэн Чингис хааны талбай дээр болох гэж байна. За ингээд төрийн 3 өндөрлөг улсын хурлын гишүүдийг энэ бидний энэ яагаад гэсэн асуултанд хариулахыг шаардаж хаалц мэтгэлцээнд дуудаж байгаа. Тэгээ энэ хаалц мэтгэлцээнийх өнөөдөр энэ олон нийтийн телевизийн захирал оюун дайнд явуулж байгаа бичгээ та бүхэнд уншаад өгчөө. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн захирал оюун дайнд танаа шууд нэвтрүүлгийн цаг хүсэх тухай өнөөдрийн нийгэмд үүсэж байгаа маргаантай олон асуудал, олон нийтийн бухимдлыг төрүүлж буй эрх баригчдын зөв бус үйл ажиллагааны талаар тодруулж хариулт авахаар Монгол улсын ерөнхийлөгч элбэгд орж, улсын хурлын дарга ингэх бол Монгол улсын ерөнхий сайд сайхан бидэг төр буруутай юу, төмөн олон буруутай юу сэдвт төр төмний хаалц мэтгэлцээнийг явуулахаар санаачлаад байна. Жиж төрөөс асуух төмөн олонний асуудал 2015 оны 3-р сарын 7-ны өдрийн 12 цагаас эхлэн Эзэн Чингисийн талбай дээр цуглуулж эхэлнэ. Хамаг Монгол төсөл ДМ нэгдэл гал үндэстэн холбоо ер нь бол би монголчуудыг нэгдээсээ нэг талдаа гараасаа гэж хүсэж байна. Бид өвдөлчмээр зөвхөлөө болоод гэсэн юм уу? Эсвэл эрдэмтний агуу хүчийг ойлгосон ч юм уу? Бидний сурах зүйлдээс сургаалынх нь бараг 50-60% эвлэлд нэгдээсээ гэсэн ийм санааг агуулсан байна. Монгол улсын хуулийн зөрчил харийн улсын ерөнхийлөгчийн хүслээр иргэнийг өшөөж судлаж болж байгаа бол өөрийн ард иргэдийн хүслийг сонсож мөнхөж уучлал үзүүлэх байх гэж найдаж байна бид нар. Дээрээс нь түнчлэн үндсэн хуулийн цэцэд хэд хэдэн асуудлаар хамтар төлж байгаа. Энэ бол дээрээсэнчлэн Монгол улсын хэд хэдэн хуулийг зөрчиж гадны иргэд уучлал үзүүлсэн маш хурцтай асуудал. Монгол улс бол парламентын засаглалтаар ерөнхийлөгч шийдвэрлэл олж удаагаар өргөж байгаа энэхүү хуулийг зөрчсөн үйлдэл гэсэн зогсоох хэлбэр улсын хурд байгаа. Тиймээс бид Монгол улсын ерөнхийлөгч шийдвэрлэл оржийг орцруулах асуудлыг юугаар хэлж байна. Өөрөөр хэлбэл ноён уулыг ухчлаа зэрэг өнөөдөр алттай болох ч юм бишээ. Цаашлаад дэлхийн нийтээр өнөөдөр энэ усныхаа ундрагыг өвгөө хийх гэж байгаа асуудал гарч ирж байна гэдэг нэг талаа гэсэн. Нөгөө тал энэ өвгдөөд зүгээр нэг газар одоо юу гэдэг агуу их хаалан оршооч өгөх тодорхой байна. Юу гэхээр зэрэг хөндөж болохгүй, хөндрүүлэхгүй байхын тулд тэнд одоо юу гэдэг онгоц хоригдсон байна. Тэгэхээр зэрэг хүн бүрэн гэдэг бол өнөөдөр бидний ганцхан Монголын асуудал шүү. Энэ бол их дэлхийн асуудал. Тийм учраас энэ санд асуудал дээр юу гэхээр зэрэг ноён уулыг одоо өнөөдөр Монголын ард түмэн ухуулах хэсэг асуудлыг одоо бүх ард түмнэрийг хэлэлцэж шийдвэрлэхгүй бол өөр гарц байхгүй болоо гэдэг имийг гал үндэстэн холбооны зүгээр бид нар гаргаж байна. Энэ ганцхан гал үндэстэн холбооны асуудал биш. Бүх Монгол угсаатны цаашлаад хүн бүрнээс гаралтай гэж ярьдаг дэлхийн хүн ардын асуудал болж хөрж байна. Сая Туркос өөрийнхөө хаадын болоод одоо юу гэдгийг өвгдээцэн зөвхөн гонхныг хамгаалж юу болж байна. Тэгвэл өнөөдөр агуу их хүн төр улсын үүсгэсэн 2220 жилийн түүхтэй гэж байгаа өвгдээцэн одоо юу гэдгийг дээр ариун юмыг хөдөлж шийдвэл би өөрөө уур тарихтайгаа мэдсээр байж өөрийнхөө тарихыг хагдаад бутрагаад одоо юу гэдгийг байж болох уу гэдэг асуудал энтэй гарч ирж байна. Тийм болохоор Монголын ард түмэн өнөөдөр энэ асуудал дээр бүгдээрээ нэгдэж болохгүй бүхнийг өнөөдөр бүгдээрээ хэлцэж гарахгүй өөр бидэнд гарц байхгүй болоо шүү гэдгийг хэлж байна. Ийм сайхан одоо 3 сая хүн хүрчлээ 60 сая малтай Эрдэнэсийн одоо баялаг дээр гიშгэж ийм шиг агаараар амьсгалж ашаан усаар ундаалж бид нар ийм сайхан нутаг төрчихөд
нэг ийм хэдхэн шунаг ийм сэтгэлтэй ийм хүмүүсээ доромжлуулаад суумааргүй байна. Тэгээ бидний энэ 3 сарын 7-нд одоо ингээд хийх гэж байгаа зүйл маань энэ нийгмийг бас энэ унтуулж нийгмийг бас ингээд угаагаад тархийг нь угаагаад энэ юмтай өрсөж залуучуудыгаа бас ингэж бас энэ аврах биш алах төлөвлөгөө энэ хямрал нэрийн дотор явуулаад байгаа энэ эрх баригчдын эсрэг бид нар одоо ингэж хөдөлж эхэлж байгаа маа. Монгол улсын ерөнхийлөгч өнөөдөр тэр гадаадын 35 тэрбумтай хүнийг суллаж чөлөөж энэ хуулийн одоо шүүхийн шийдвэрийн өмнөр орж уучлаад явуулна гэдэг бол өнөөдрийн энэ банкны өрөндөө баригдчихсан.